Дараагийн мэдээ, Улсын хурлын төсвийн мянган орой 2026 оны төсвийн талаар мэдээлэл өгч намрын чуулганы ажлаа тайлгналаа. Энэ үеэр аймаг орон нутгууд дотооддоо бонд гаргаж хөрөнгө оруулалтын ажлуудаа шийдвэрлэх боломж бүрдсэнийг онцолсон байна. За өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан бол үргэлжлүүлэн Өмнө Говь аймаг 500 тэрбум төгрөгийн бондыг гаргах эрхээ авчээ. 2026 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 31.9 их 80 төгрөг, нийт зарлахын дээд хэмжээ 33 их 80 төгрөг. За нэгдсэн төсвийн суурь тэнцлэг 2.1 их 80 төгрөг байхаар баталсан. За энэ хүрээндээ 90 сая тонн нүүрсийг, 1.9 сая тонн зэсийн баяжмлыг, мөн 20 тонн алт, 3.8 сая тонн газрын түүхий тос, 9.4 сая тонн төмрийн хөдрийг экспортлох зорилтыг тавиад байгаа юм а. За гэхдээ уг зорилт хангагдаж чадалгүй, төлөвлөсөн орлого бүрдэхгүй бол 2026 оны төсөвт тодтол хийх нөхцөл үүсэх юм а. Улсын төсвийн орлогыг 20.5 их 80 төгрөгөөр тус тооцож төсвийн тогтворжуулалтын санд 367.6 тэрбум төгрөгийг үндэсний баялагын санд 2.9 их 80 төгрөгийг хуримтлуулахаар тооцсон. Гол нэрийн нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, гол худалдааны боомтуудын дэд үтсийг шинжилэн сайжруулж, хөлийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гайл татварын бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татвар хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзлээ. За Монгол улсын төсвийн гол найдвар уул уурхайн бүтээгдэхүүн гэвч олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үн буурвал төсвийн орлого тасалдаж цаашлаад хөгжлийн хөрөнгө оруулалтуудаач хийх боломжгүй байдал үүснэ гэсэн үг. Тэгвэл энэ жилээс аймаг орон нутгууд дотооддоо бонд гаргаж томоохон бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлэх боломж бүрдсэн гэдгийг энэ үеэр онцоллоо. Баруун бүс нутгийн 5 боомтоор, нэр бүхий 5 боомтоор за баруун бүс нутагт иргэдийн хэрэгцээг хангах шаардлагатай гурил, малын тэжээлийн нэмэлтүүдийг тухайн боомтуудаар нь тарифын хөнгөлөлтөд оруулж ирэх ийм л эрхийг засгийн газарт өгсөн. За цаашид мэдээж амьдрал арвин асуудлын янз бүрээр гарч ирэхийг үүсэхгүй. Гэхдээ их хурл энэ бүх асуудлыг засгийн газарт өгчихгүй гэдгийг зөвхөн хэлмээр байна. За мөн энэ үеэр гайлын онцгойлон татварын тухай хуульд ойр орхон өөрчлөлт оруулж, гурил Улаанбаатарын татвараар үе оролддог байдал цаашид үргэлжлэхгүй гэдэг асуулт тавигдсан юм а. Албан татварыг тогтоох эрхийг засгийн газарт орон нутгууд маань өөрийгөө санхүүжүүлээд санхүүгийн хувьд бие даагаад ингээд явж байгаа нөхцөлд түүнийг дэмжиж дотоодын бонд гаргахын боломжийг нь бол нээж өгч байгаа. Тэгээ анхны дотоодын бонд гаргаж дулааны цахилгаан станц барих энэ томоохон асуудлыг шийдэх боломжийг бол Өмнө Говь аймагт олгож байгаа. Тэгээ цаашдаа өөрийгөө санхүүжүүлж төсвөө бүрдүүлж улсын төсөвт орлого төвлөрүүлж байгаа аймгийг бол цаашдаа дэмжих бодлого юм а гэж ингэж ойлгож болно.